За та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Гэрийнхэн орхины хөвөн дээр энэ дараагийн дасгалыг өгье гэж бодлоо. Тэгээд Эмигт хоёр дахиад гарын дасгал одоо хэлбэрсүүлсэн хамгийн амархан хөдөлгөөнтэй 16 тоотод багтаасан дасгалуудыг өгье гэж бодлоо. Ингээд 4-8-д хийх дасгалуудын маань эхний дасгал нь гарын хурууд. Гарын хурууд, дараа нь гарын бугуй, тэгээд тохоо, мөр. За нөгөө мөрөө өргөдөө тохоо, бугуй, хуруу. Дахиад нөгөө тал руугаа. За энэ нөгөө 70-80-аад оны үед бол бид нар брейк гарын брейк хөдөлгөөн гэдэг байсан. За хоёр хөдөлгөөн маань юу гэдэг нэ? Үйлзүр байгаа тий. За саяныхаа яг баталгаажуудаа саяныхаа хөдөлгөөнийг үйлнэ. Гарынхаа үе үеэр хөдлөн. Энийг заавал эрэгтэй хүмүүс хийхгүй хүүхнүүд хийнэ гэж бодох хэрэггүй. Яагаад гэвэл үе болгоноороо хөдөлсөн учраас энэ маань эрүүл мэндийн дасгал, эрүүл мэндийн хөдөлгөөн. За гурав хөдөлгөөн маань гарын алга болгон өөдөө харна. Өөдөө хоёруудаа гараа дэлгээд хоёруудаа нурууныхаа ард тал хонгоод хоёруудаа мөн хажуудаа хоёруудаа. Дөрөв дэх 8-ын дасгал маань гарыг буугаар нь эргүүл нурдаа. Дөрвуудаа буугаар нь харин дэлгээд тохоогоор нь бүтэн эргүүлнэ. Ингэхдээ мөрийг дагас зэрэг өргөөд бас биелж болно. Дараагаар нь хоёр гарыг нэг өрнө. Ингэхдээ мөрийг давхар тогтоохно. За ингээд хамтдаа явъя. 1 2 3 4 5 8 1 2 дараагийн дасгал нь 2 хон ардаа 2 одоо хажуудтаа 4 8 тохоогоороо эргүүлээрэй. Одоо нэгээр за баярлалаа. Олон бас сайхан бүлэхэн байна. Сайхан санагдчихээн. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.